За. Жохон дөгчихгүй юм уу? Та жохон дөгчих байсан юм шиг хаа. Дөгчих зүгээр. Өдөөсний наач одоо богнох уу уралдаад орчих. Танах 50 ч дээ. За эрхэм хүндэт үзэгчдээ Хов телевизийн уран бүтээч хамт олон Сүл телевизийн уран бүтээч хамт олон энэхүү нэвтрүүлгийг их хорон даяар шууд дамжуулан үзүүлж байна. За манай цагдаагийн байгууллагын алба хаагчдтайгаа ойлголцоогүй учраас одоо үрээндийн гарааны төхөөрөмжн дээрээс нь хараахан авч чадсангүй ингээд одоо хоцруулаад явуулах юм. Телевизүүдийн машин нэгэнт логотой, нэгэнт нас өхөн дээр явж байгаа учраас эднийг бол одоо ингээд 50 сайхан явуулаад бүх ажлыг нь хийлгэжүүл энэ улс орон даяар явж байгаа нэвтрүүлэг гэдгийг одоо манай цагдаагийн байгууллага ажилчид маш сайхан ойлгоод хамтраад ажиллахад бол одоо болохгүй хэм байхгүй. За ингээд хурдан хязаалангийн уралдаанд 223 үрээ гарааныхаа төхөөрөмжн дээр нэгэнт хэрэгсэн байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. Өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааны өнгөлийн хэдэн үрээ одоо сайхан өвшөөрөө гарч ирж байгаа харагдж байна. За манай зурагдаачийн дунд өнгөнийхөө үрээнүүдийг одоо сайхан харуулъя. За өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааны өнгөний хэдэн үрээ гараад ирсэн сайхан цуурайхан гараад ирсэн. За дагаад урагштай дугаараа доторлоор нь сайхан урагштай дугаараа. За 108 номертой мордсон Арханга аймгийн Цахир сумын Харьяат Батамгалангийн Адиаватын Харцаг зээр дүрээ өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааны 7-8 дээр гараад ирсэн уршиж байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. Хамгийн надад ногоон цамцтай хүүхэдтэй хээр үрээ 3 дээр гараад ирсэн уршилдаа. За энэ бол Ховд аймгийн Жаргалан сумын цогтуурийн одоо хурдан хээр үрээг Монгол улсын мандаа байж Батчулууны өрөөт үйсэн өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн энэ наа тал дээр нь байгаа харагдж байна. Цаа тал дээр нь 547 номертой мөрдсөн сайхан зээр дүрээ хурдан хязаалангийн уралдааны аман үзүүн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За 547 номертой Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржийн мөнхгийн ухаа сэвтэр үрэг Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дөгтөг үйсэн өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааныг өнгөлөд гараад иржээ. Цэрэн дөржийн мөнхгийн ухаа үрээ наадад нь Монгол улсын мандаа байж өрөөтийн үйсэн одоо хурдан хээр үрээ. За түүний ард талд нь саран дэмсэлтэй Монгол бай тамхтай 414 номертой сайхан баруураа мордсон Ховд аймгийн уугуул, Төв аймгийн уугуул, Монгол улсын дархан авраг Даваг цэрэнгийн Хадбаатарын хүү. За 414 номертой мордсон Даваг цэрэнгийн Хадбаатарын хүү. Давааживын одоо хурдан баруураа 3 руу ороод ирсэн уршилдаа. 398 номертой сайхан зээр дүрээ өнөөдрийн хурдан одоо шүтлэнгийн уралдааныг өнгөлөд гарч ирсэн уршилж байгаа харагдж байна. За 398 номертой зээр дүрээ өнөөдөр бол хараахан бүртгэлээр байхгүй байх шиг байх юм. За 398 номертой Ховд аймгийн Ховд сумын алдарт бай Шархуугийн ээрээ гэж одоо бүрдгүүлсэн байна. Баян Онгор аймгийн Баян Булаг сумын Харьяат Махуулын одоо хурдан зээр дүрээ гэж одоо бүрдгүүлсэн зээр дүрээ өнөөдрийн шүтлэнгийн хязаалангийн уралдааныг өнгөлөд гарч ирсэн. За аман үзүүн дээр Монгол улсын мандаа байж Ерөөтийн уяаны хээр үрээ 3 дээр Ховд аймгийн Харьяат уяачийн уйсан Төв аймгийн Угтал зайдан сумын Харьяат Монгол улсын дархан авраг Давцангийн Хадбаатар гэснийхүү Давааживын баруураа 3-4 дээр гадарсан байгаа байна. Завхан аймгийн Завхан мандал сумын уяач Цэрэн дөржийн мөнхгийн зээр дүрээ энэ дунд талд ороод ирсэн 547 номертой уршилдаа. Хамгийн цаатлаар тэр 606 номертой сайхан уул үрээ өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн хамгийн цаатлаар уршилж байгаа харагдж байна. Баян Онгор аймгийн алдарт уяач Эрэг сүрэнгийн зөвтүрийн одоо хурдан уул үрээг мандаа уяач Баттурж алдарт уяач одоо Баттурж үйсэн одоо гараад ирсэн байна. Баян Онгор аймгийн Бөмбөр сумын аймгийн алдарт уяач Эрэг сүрэнгийн зөвтүрийн одоо хурдан уул үрээ аман үзүүн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За хурдан хязаалангийн уралдааны арын хэдэн үрээ рүү одоо жаахан сууж харуулъя. Говьтай аймгийн Баян уул сумын уяач Мичдин амбалтын алаг үрээ энэ ард орж ирлээ. Говьтай аймгийн Баян уул сумын аймгийн алдарт уяач Мичдин амбалтын хурдан алаг үрээ орж ирсэн уршилж байгаа харагдж байна. За Ж тамхтай одоо сайхан 528 номертой Чандман тамхтай одоо сайхан хэрвэг харуулаарай. Улаан цамцтай хүүхэдтэй 528 номертой сайхан хэрвэг гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ Хөвсгөл аймгийн Арчаан сумын Цэрэн дөржийн амар санаагийн хурдан хэрвэг байна. За аймгийн алдарт бай Чадуучийн Баатар байсан Цэрэн дөржийн амар санаагийн хурдан хэрвэг нэлээд дэхэн дат гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. Дундгой аймгийн Эрдэнэ надад сумын уяач Чулууныгын цогтын хурдан хэрвэг Төв аймгийн Жаргалантын аймгийн алдарт уяач Ган уягийн Алтан суг үйсэн өнөөдөр нэлээд дэхэн дат гараад ирсэн 20 номертой 20-ийн багцаанд уршиж байгаа харагдж байх юм. За өнөөдрийн хурдан хязаалангийн уралдаан бол одоо үнэхээр үзүүштэйхэн ийм уралдаан болох нэ. За энэ дэлгэцнээ явж байгаа нэг буур дүрээ одоо сайхан буур дүрээ түүний урд тал 302 номертой жижигхэн хулуураа явж байна. Зөвдлийнхэн уян дээр загсан тамхтай 302 номертой сайхан хулуураа явж байна. За өнөөдрийн хурдан хязаалангийн уралдаанд Увс аймгийн Дөргөн сумын уяач Сайн Жаргалын анх хоёрын хурдан алдар үрээ нэлээхэн дэхэн тал гараад ирсэн 302 номертой байх шиг байх юм. За ингээд одоо манай зурагдаачийн дөрөв жаахан одоо урагшлаад 64 номертэй цэнгэр цамцтай хүүхэдтэй хар үрээний харалтаа явж байгаарай.
За өнөөдрийн одоо хурдан эзаалангийн уралдааны бид яг гарааныхын төхөөрөмжн дээрээс одоо яг эргүүлээд одоо хараахан харуулж чадсангүй. За 469 номертой мартсан энэ Увс аймгийн зүүн говь сумын үеэс далайгийн алтар үрэг улсын залуу алдарт байж мэгмар сүрэнгийн алтан очир үйсэн энд одоо хувьж явах шиг байхын 469 номертой мартсан. За түүний урд талд нь 543 номертой том хонгор үрээ байгаа. 543 номертой сайхан хонгор үрээг харуулаарай. За өнөөдрийн урдан эзаалангийн уралдааны өнгөний үрээнүүд одоо их л цуурайхан гараад ирсэн байгаа харагдж байна. За бүртгэл дээр 543 номер гэж одоо Өвөр Ангаа аймгийн Бүрд сумын үеэс Тэрэндэн Мям сүрэнгийн хурдан хонгор олдсон үрээ шиг байх юм. Ганбаатарын Мөн дутаг мандагийн уян дээр мартсан байсан Өвөр Ангаа аймгийн Бүрд сумын Тэрэндэн Мям сүрэнгийн одоо хурдан хонгор үрээ энэ ард дээр нь одоо явж байгаа шиг байна. Тэр ногоон хувцастай манай зургуудын дүрэнд харуулж байгаа тэр 29 номертой ногоон хувцастай хүүхэдтэй хээр үрээг одоо бас харуулъя. Ховд аймгийн Жаргалан сумын үеэс Цогт хоёрын одоо хурдан хээр үрээ мандаа яач юрөөт байсан. За энэ дэлгэсний харагдж байгаа Тэрэндэн Мям сүрэнгийн одоо хурдан хонгор үрээ Өвөр Ангаа аймгийн Бүрд сумын үеэс за дотор талаар нь ороод урьдчилаад байгаа дотор талаар нь манай зургаачин дурам. За 353 номертой мөрдсөн алаг үрээ өнөөдрийн хурдан эзаалангийн уралдааны өнгөний хэд дээр очлоо. Увс аймгийн зүүн говь сумын үеэс Бичээрэгэн далайгийн хурдан алаг үрээ байна. За энэ бол одоо хурдан үрээ. За энэ Жээ тамхтай хээр алаг үрээ Увс аймгийн зүүн говь сумын үеэс Бичээрэгэн далайгийн одоо хурдан хээр үрээ юм байгаа мөзгчтэй. За 528 номертой хээр үрээ өнгөний хэдэн үрээний гарт дээр бас л хэвээрээ. За уршиж. Манай зургаачин дуран өнгөнийхөө хэд дээр нэг очиод одоо тэгээд арчлаад мөрдөө харуулыг Хөвсгөл аймгийн Аршаан сумын үеэс Цэрэн дөржийн Амар санаагийн одоо хурдан хээр үрээ 628 номертой мартсан Адуучин Нэмбаатар үйсэн байж магадгүй ийм үрээ харагдж байна. За хурдан эзаалангийн уралдааны дунд талын одоо үрээнүүд бол одоо тун хол нэлийн одоо цуурайхан өнгөний 3 үрээ бол одоо нэлийн цуурайхан одоо холгаараа бичсэн байгаа харагдлаа. За энэ 383 номертой нэг сайхан зээр дүрээ өнөөдрийн хурдан эзаалангийн уралдааныг өнгөлөөд одоо сайхан цэрэгхэн гараа явцсан байгаа харагдж байна. 383 чинь одоо хиний уяаны хүүхэд өгдөг байлаа дээ. За 383 номертой юм байна. За өнөөдрийн одоо хурдан эзаалангийн уралдааны 383 номертой сайхан хөр үрээ явал хөтөөсөө хэвээрээ. За 383 номертой Увс аймгийн Дараалан сумын уяад Цэрэн дөржийн одоо хурдан шараг үрээ гэж бүртгэл дээр 383-ыг одоо бүртгүүлсэн байх юм. Увс аймгийн Дараалан сумын уяад сумын хамтарт бай Цэрэн дөржийн шараг үрээгээд одоо бүртгэл зөрөөд одоо ивчлээ да. Ард дээр нь бол хул үрээ хэвээрээ түүний ард талдаар Төв аймгийн Угтаа цайтан сумын хараад Монгол улсын Бархан аварга Давг Цэрэнгийн Хадбаатарын хүү Даваажвын бар үрээ 3 дээр байна. За энэ бол одоо энэ жил Хадбаатар аваргын мэндээсний 70 жилийн ой болж байгаа шүү. Аавынхаа нэрийг одоо сайхан өндөр төргөж бар үрээ 3 дээр явж байгаа харагдж байна. За химжилт бол одоо бас л нэг л өнөөдрийн химжилт бол одоо ямар ч юм болж байгаа. За дотор талын болоо тэр 383 номертой хөрөн үрээгээл одоо нэг хармаар байдаг. За өнөөдрийн одоо хурдан эзаалангийн уралдаан за энэ Увс аймгийн Төв аймгийн Баян дэлгэр сумын аж Бат сайхны сартай хөрөн үрээ гэж одоо бишил байгаа да. 383 номертой мартсан Төв аймгийн Баян дэлгэр сумын Бат сайхны хөрөн үрээ гэж одоо бүртгүүлсэн байна. За жоохон ойртоод одоо манай зургаачин дуранд харуулъя. За хул үрээ өнгөсөн хэмээрээ 405 номертой сайхан хул үрээ өнөөдөр хурдан эзаалангийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн байгаа. За манай зургаачин дуран одоо нэг жоохон дотогч шнэ. За телевизүүдийн машин нэлээд одоо хоцорч ирээд ингээд бас яг гараан дээрээс та бүхэндээ одоо харуулж чадсангүй. За хонгор хул үрээ хөдөлсөн зээр дүрээ аман хүзүүн дээр нь бор үрээ 3 та даваажуйн бор үрээ Төв аймгийн Угтаа цайтан сумын байс Хадбаатарын даваажуйн одоо хурдан бор үрээ 3 дээр юм байна. За 405 номертэй байсан байгаа сайхан хул үрээ өнөөдрийн хурдан эзаалангийн уралдааныг өнгөлөөл одоо уршаа гарч ирж байгаа харагдж байна. За Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баасан жуймчин хээр үрээ гэж бүртгэлээр өгдөөсөн биш байна. За ингээд одоо манай зургаачин дуранд харуулъя. За энэ хул үрээ за одоо сайхан ордод ирсэн. За одоо бол одоо сайхан харуулах боломжтой боллоо. За энэ хул үрээ Баян хонгор аймгийн уяач Эрэг сүрэнгийн зөв хоёрын хул үрээ байна. Хүрээтэй хас тамхтай за тийм байна. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уугуул аймгийн алдарт байж Эрэг сүрэнгийн зөв хоёрын хурдан хул үрээ өнөөдрийн хурдан эзаалангийн уралдааныг өнгөлөд ганцаараа гараад ирсэн уршилж байна. Аман үзүүн дээр нь 383 номертой сайхан зээр дүрээ 398 номертой сайхан зээр дүрээ хурдан эзаалангийн уралдааны аман үзүүн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За 398 номер бол одоо хараахан бүртгэл дээр байхгүй байгаа шүү үзэгчтэй. За энэ Ховд аймгийн Эрдэнэрэн сумын Төр Батын одоо хар гэж бүртгүүлсэн байна. Буруу бүртгэлтэй байна. За Даваажвын одоо буруу үрээ за иршээ суучи. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяач Эрэг сүрэнгийн Цогт хоёрын одоо хурдан хул үрээ Төв аймгийн Угтаа цайтан сумын уяач
Хадбаатарын даваачийн хөрвөрөө. За түүний ард дээр нь орж ирсэн энэ Зохон аймгийн Захманда сумын бай Цэрэн дөржим хүүгийн зэрдүрэ 547 номертой орсон энд одоо орж ирсэн уршил даа. За өнөөдрийн ховд уралдаанд 353 номертой Увс аймгийн Зүүн сумын Бичээрэн далаа алга үрэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын бай Цэрэн дөржин Амар санаагийн одоо хурдан хээрүрэ тэр цааталд нь явна. Наадад нь явна Дэлтэй хулуурэ 307 номертой орсон сайхан Дэлтэй хулуурэ хурдан эцаадангийн уралдааны үзүүрийн хэдэн үрээний урд дунд орж ирсэн 5 руу орж ирлээ. За 307 номертой Дундгуй аймгийн уяас Наран хүүгийн дэлгөөний одоо хурдан халуун үрээ байна үзэгчтэй. Өнгөрсөн жилийн дөрөв их баяр наадан найргийн дөрөв төр тасан Дундгуй аймгийн Үлзий цумын угуул Монгоран уцад компани захирал Батцгүй Наран хүүгийн хүү дэлгөөний хул үрээ энэ дөрөв рүү орж ирсэн. За ар дээр нь Увс аймгийн Зүүн сумын Бичээрэн далаа харуурэ. За харшаа дахиад бүр харшаа суучаа наадамчтай. За энэ түүний ар дээр нь Хөвсгөл аймгийн Аршаан цумын уяаж Цэрэн дөржин Амар санаагийн одоо хурдан хайруурэ 520 хэдэн номертой юм шиг байна. За 595 номертой мордсон ахаа сайхан хайруурэ өнгөний хэдэн үрээн дээр одоо гараад ирсэн байгаа харагдж байна. Ховд аймгийн Өвранга аймгийн Уян сумын уяаж Даргагийн Даваанурын хүү Даваанурын Ганбаатарын одоо хурдан өрөөрэ баргал мөн бахад та энэ одоо нэг л Өвранга аймгийн Уян сумын уяаж Даргагийн Даваанурын одоо сартай хайруурэ тун адилхан үрээ авахын бас л одоо буян дөгтөгмандаа байсан. За түүний ардал дээр нь мөн буян дөгтөгмандаа байсан Өвранга аймгийн Париндэ Мямцрынгийн хонгор үрээ энд явж байгаа урт талынх нь. За түүний ардлынх нь бол одоо Төв аймгийн Улаанбаатарын хан удургийн Мягмар сүргийн алтан учрын хурдан хайруурэ. За Мягмар сүргийн алтан учрын хайруурэ урт тал дээр нь Өвранга аймгийн Бүрд сумын байж Париндэ Мямцрынгийн одоо хурдан хонгор үрээ энд явж байгаа харагдж байна. За энэ 595 номертой чинь энэ Гамбагийн Өвранга аймгийн Уян сумын Даргагийн Даваанурын одоо хүү Ганбаатарын одоо хурдан хайруурэ бүм баха 595 номертой мөн байна. Түрүү одоо их насны ийм номертой оролцсон. За Өвранга аймгийн Уян сумын Даваанурын Ганбаатарын одоо хайруурэ. За энэ үндсэндээ бол одоо 6 одоо 8 дээр явж байгаа үрээнүүдийг харуулж байна. За дахиад аршаа нэг суучих. Тэгээд одоо боломж олдвол одоо арийнхаа үрээнүүдийг бас сайхан харуулчих. За ар дээр нь бол одоо 600 хэдэн номертой энэ улсын залуу алдарт байж Мягмар сүргийн алтан учрын үсэн өнгөрсөн жилийн дөрөв их баяр наадмын шүтлэнгийн дөрөв одоо халтар үрээ биш үү 460 хэдэн номертой. За 469 номертой өнгөрсөн жил улсын баяр наадмын төрүүлсэн одоо баяр чухлангийн алтар гэдэг үрээ бол өнөөдөр 469 номертой мөрдсөн байгаа харагдж байна. За хурдан залангийн уралдааны дунд талд Увс аймгийн Өндөр ангаа сумын Дайвны Мин Бацаахны одоо хурдан хул халдсан үрээ гэж бүртгүүлсэн байх энэ одоо бас л бүртгэл зөрөө явчлаа. За энэ бол одоо өнгөрсөн жилийн улсын баяр наадамд одоо шүтлэн төрүүлсэн ийм хурдан үрээ өнөөдөр нэлээд өнгөрөө орж ирсэн уршилж байгаа харагдж байна. За манай зургаачин дур наа хэдрүүгээ жоохон төгчөөрэй. Ойртоод одоо харуулъя. За тэр халтар үрээ одоо мөн шигэл байх юм да одоо бүртгэлэн жоохон зөрөөдөл байгаа харагдаж байх шиг байх юм. За ингээд хурдан залангийн уралдааны өнгөний хэдэн үрээнд дотор Мичдийн Амболтын одоо хурдан ухаа үрээ 460 номертой сайхан хул үрээ орж ирсэн дээр цаагуур уршил да. 468 номертой. За мөн байна тэр баяр чухлангийн алтар үрээ байна шүү. Зохон аймгийн Досон цэнгэн сумын Сэрэтрийн баяр чухлангийн Галуу Төмөр-Батрын баяр чухлангийн алтар үрээ. Энэ 468 номертой хул үрээний хажуу жаахан зогсож байгаарай. Зөөхөн удаан Увс аймгийн Өндөр ангаа сумын Дайвны Мин Бацаахны хул алдсан үрээ энд дэлгэснээр харагдж байна. За энэ бол одоо Дайвны Мин Бацаахны хул үрээ. Энэ арийнх нь хоёр үрээ Өвранга аймгийн Уян сумын уяас Даргагийн Даваанурын хүү Ганбаатарын одоо хэр үрээ цааталд нь Өвранга аймгийн Бүрд сумын Париндэ Мямцрынгийн хонгор үрээ хоёр. За тэр урдлынх нь хул үрээ бол одоо хэлсэн. За төрөний урдлын тэр хатагтай зэрдүрээ за уршиж наа хэд үрээ чи тааралж байна да. Ардын өмсөлийн 98 жилийн 99 жилийн үндэсний баяр наадам түрүү магнат урдасан улсын залуу алдарт байж доктор Мягмар сүргийн алтан учрын доктор Мягмар сүргийн алтан учрын үеж хурдуулж байгаа баяр чухлангийн алтар үрээ байна. Бүртгэл дээр бол одоо байхгүй маань. За тэр Дундгуй аймгийн Үлзий цумын харьяат Наран хүүгийн дэлгөөний одоо хурдан халуун үрээ цааталд нь гараад иржээ. За Монгол улсад одоо морины цолыг авахгүй гэж одоо өөрийнхөө сандараа улсын цол дамрагддаг одоо цөөхөн уяачны нэг нь бол одоо Дундгуй аймгийн Үлзий цумын уяаж Батцгүй Наран хүү юм байгаа. За Наран хүүгийн хүү дэлгөөний халуун үрээ өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын дөрөв хоёр энд одоо явж байгаа харагдж байна. Зохон аймгийн Захманда сумын Цэрэн дөржим хүүгийн хурдан зэр дүрээ байгаа. Ард дээр нь Увс аймгийн Зүүн сумын Бичээрэн далаагийн урдаа хурдан алаг үрээ байгаа. Түүний ард дээр Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржин Амар санаагийн хээр үрээ. Зохон аймгийн Досон цэнгэн сумын уяаж Төмөр-Батрын баяр жавхлангийн халтар үрээ гэсэн энэ хэдэн үрээ өнөөдрийн хурдан залангийн уралдааны өнгөрөө уршилаа. 468 номертой Увс аймгийн Зүүн ангаа сумын Өндөр ангаа сумын уяаж Дайвны Мин Бацаахны одоо хул алдсан үрээ цааталд нь байгаа. За уршилж хурдлынхаа үрээн дээр нэг очижээ. За өнөөдөр чинь нэлээд ширүүхэн уралдаан болох нэ бас одоо. За энэ дэлгэцний харагдж байгаа Монгол улсын дархан авраг Хадбаатарын хүү Даваажурын одоо хурдан бор үрээ 414 номертой мөрдсөн. Энэ жил Монгол улсын дархан авраг Австрийн Хадбаатар гэж одоо Монгол улсын авраг Хадбаатар гэж 1976-86 оны ардын хувьцаалын оён хоёр нааданд 2 удаа 10 жилийн зайтай дөрүүлсэн алдар таврагын мэндэлсний 70 жилийн
энэ жил одоо тохиож байгаа. За Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж эрэг сүрэнгийн зогт хоёрын одоо хурдан хулуураа хөтөж эхэллээ. Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж эрэг сүрэнгийн зогт хоёрын одоо хурдан хулуураа энэ байгаа юм. Эрэг сүрэнгийн амар хоёр, эрэг сүрэнгийн зогт хоёр гэж одоо ах トゥ хоёр байдаг. За энэ одоо загсан тамхтай байх хэвээр одоо зөвдлөлийн гуйн дээр тийм хүрээтэй загс хас тамхтай байх хэвээр. За тийм байна. 606 номертой Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж эрэг сүрэнгийн зогт хоёр. За Баян-Хонгороос Азраг их насны нэмэр хоёр хоёулаа төрүүлсэн шүү дээ. Хонгор нутгийн олон одоо өнөөдөр бас л одоо хаатайхан байгаа. За харшаа сууч 300 м хэрээний хол тасарч хулуурэ. За энэ үрээнүүдээс одоо 300 м хэрээний одоо хол тасарсан байгаа харагдаж байгаа шиг байх юм. За ингээд хулуурэ 400 м. За хулуурэ одоо тасарсан Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж эрэг сүрэнгийн зогт хоёрын одоо хурдан хулуурэ. Одоо нэгэн урт зайтайхан хөтлөсөн байгаа. Ард дээр нь Төв аймгийн Угтаа зайтан сумын уяаж Хадбаатарын оргийн хүү Давааживын одоо хурдан баруурын аман үзүүн дээр нь байгаа. За баруурын одоо аман үзүүн дээр нь хэвээрээ юм аа. За 3 дээр Дундгой аймгийн Өлзий сумын уяаж Наран хүүгийн дэлгөөний хурдан халуураа өнгөрсөн жилийн төрийн их баяр нааданд айргийн 4 туртасан одоо ийм хурдан үрээ. Өнөөдөр 3 дээр гараад ирсэн байна. 4 дээр Завхан аймгийн Завхан мандал сумын Сэрэн дөржимэн хүйгийн одоо савдэр үрээ явж байгаа одоо жаахан аршилдаа цаатаар нь Төмөрбаатарын баяр жавлангийн халтар үрээ зүүнний цаатаар нь Увс аймгийн зүүн Өндөр хангаа сумын байж Давины мийн бацаахны одоо хурдан хул алдсан үрээ. За мөн л одоо энэ Мэгүр сүрэнгийн алтан өчрөө яаж вэ асуудлыг таруулсан байхаа та бараг тийм ээ. Хул алдсан үрээч одоо эдний л уяаны үрээ харагдаж шиг байх юм. За ингээд Давааживын борон үрээний ард дээр Наран хүүгийн дэлгөөний харилцан үрээ ирээд нийлээ. Аршаа дахиад нэг суучих. За халуун үрээ түүний наадалдаар төрийн одоо баяр наадмын түрүү Төмөрбаатарын баяр жавхлангийн хурдан алтар үрээ наадал дээр нь байна. За ард дээр нь угаа Давины мийн бацаахны хол алдсан үрээ чойндон тамхтай юм байна. За түүний ард дээр Завхан аймгийн Завхан мандал сумын байж Сэрэн дөржимэн хүйгийн одоо хурдан савдэр үрээ бол 547 номертой мартсан өнөөдөр нэлээд дэхэн талд гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За энэ бол одоо 3 4 5 6 дээр яваа. Сэрэн дөржимэн хүйгийн савдэр үрээ бол одоо 6 дээр яваа 547 номертой мартсан. За харшаа нэг суучи тэгээд одоо уршлахад амжих юм байна. 547 номертой. За тийм ээ Завхан аймгийн Завхан мандал сумын цог Сэрэн дөржимэн хүйгийн савдэр тод янз бүрийн эзэн. За энэ Увс аймгийн зүүн говсмын далайн хаяр алдсан руу Хөрөнгө аймгийн Бүрд сумын Пэрэндэ мэмсэрэнгийн хонгор үрээ хоёр мөн байна. Пэрэндэ мэмсэрэнгийн хонгор үрээ Монгол улсын мандал Ханбаатарын буян тогтоог хийж байгаа. Цаатлагийг нь улсын алдарт байж алтан өчрөө хийж байгаа. За харшаа нэг суучи. За энэ ард байгаа улаан хувцастай хүүхэдтэй арын хэр үрээ бол Хөвсгөл аймгийн Аршин сумын Цэрэн дөржин амар санаа гэж 10 халтар азарга 16 оны гоо Ултай аймагт болсон баруун нүсийн хурд нааданд 4 турдлуулж исэн Сүхбаатар аймгийн Алдсан сумын Жамсрангийн амбагдын өнөختөн хурдан алтар азаргатай Цэрэн дөржин амар санаагийн одоо хурдан хээр үрээ энэ дунд талд ивж байгаа харагдж байна. За өнөөдрийн одоо хурдан хязаалангийн уралдаан бол одоо баруун талаас тоостой нэлээд одоо тоостой байгаа харагдж байна. Ахаад гаршаа сууцгаад дахиад зай байна да манай үзэгчид. За үзүүрийн хэдэн үрээнүүд одоо ер нь тун ойрхон уралдаж байгаа харагдж байна. За арын үрээнүүдийг одоо манай зургаачин дурд нэг харуулъя. За энэ араас орж ирж байгаа. За хээр үрээ нэлээд ширүүхэн өттэй нэг хээр үрээ орж ирсэн уршил да. За өнөөдрийн одоо орцон цаалангийн уралдаанд 599 номертой сайхан хээр үрээ тарлаатайгаа үзүүрийн хэд рүү орж ирж байгаа харагдж байна. За энэ 599 номертой Баян-Хонгор аймгийн Баянгов сумын уяаж аймгийн алдарт уяаж баяр сайхны одоо наадам хээр гэдэг үрээ өнөөдөр нэлээд доохон талаас гарч ирсэн уршил да. Баян-Хонгор аймгийн Баянгов сумын уяаж аймгийн алдарт уяаж баяр сайхны хээр үрээ уршил да үзэгчтэй. За ингээд тогтоод уршлаад байгаа. Наа хоёр дээр жоохон тогтоо тэгээ шууд уршаа явна. За өнөөдрийн урдан хязаалангийн уралдааны өнгөний үрээнүүч одоо ер нь замгүй л одоо тасарч салж байгаа харагдж байна. За Сэрэн дөржин амар санаагийн хурдан хээр үрээ энэ бол одоо 3 жандмал намагтай ийм одоо сайхан хээр үрээ байдаг. За энэ бол одоо 10 хаттар царгныхын төлөв болоо да. За Баян-Хонгор аймгийн Баянгов сумын баяр сайхны хээр үрээ Увс аймгийн зүүн говь сумын байж Бичээрийн далайн одоо хурдан алга үрээ хоёр одоо энд явж байгаа харагдж байна. За энэ хээр үрээ харин нэг доохон талаас нэлээд эрчтэйхэн даралж байдаг үрээ байх ч вэ. За урьслий. За ер нь бол одоо бас нэг шудрагхан сайхан наадах бол ер нь их л зүгээр л юм байгаа юм да. Ер нь шудрагын Монгол улсад нэг бүх юм дүгээлэгдээд байгаа гэдгийг бид нар одоо нэг бүрэн хараад байгаа улс мэддээд байгаа хүмүүс тэгээд болоол байгаа юм да. За ингээд Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржимэн хүйгийн одоо хурдан савдэр үрээ энд харагдж байна. Түүний урд талд нь Увс аймгийн зүүн говь сумын Давины мийн бацаахны одоо хул халдсан үрээ. За энэ хул халдсан үрээг бол алдарт уяаж алтан өчрөө хийж байгаа юм байна. За түүний урд талдаар Өр аймгийн Бүрд сумын Пэрэндэ мэмсэрэнгийн хонгор ураа. За гарсан цагаас гэж өнгөрсөн Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын эрэг сүрэнгийн зогт хоёрын хул ураа өнгөсөөр угаад одоо жаахан суулаа. За одоо хул ураа жаахан сударсан байгаа харагдж байгаа юм одоо тун сайхан ууж уухан байсан үрээд явгана. За ингээд үзүүрийнхэн үрээнүүдийг харъя.
За өнөөдрийн хурдан цаалангийн уралдааны үзүүрийн гэдэг үрээн дээр даваа живийн маруура 3 дээр гараад ирсэн Төмөрбаатарын баяр жавхангийн халиун үрээ аман үзүүн дээр гараад иржээ 469 номертой юм биш үзэгчтэй номер нь түрүү одоо тоосон донд харагдахгүй байсан 469 номертой мөрдсөн Увсангийн зүүн өвсмийн далайгийн алтар үрээ гэж атамардсан байна. За яг унган эзэн бол Завхан аймгийн Тосон зөнгөн сумын Төмөрбаатарын баяр жавхан Увсангийн зүүн өвсмийн Бичээрийн далай хал үрээ. За наран хүүгийн дэлгөөний одоо хурдан халиун үрээч нэг аргагүй хурдан үрээ юм байна. Ажны ширэг алдар татцарганы одоо сустай юм үрээ. Ардын өмсөлөн 99 жилийн үндэсний хоёр наадмын хурдан хөдөлгөөний уралдаанд дөрөв турталсан Дундгой аймгийн Уугуул Монгоран компани захирал Бацхын наран хүүгийн хүү дэлгөөний халиун үрээ. Монгол төчөөс морины уралдааныг хөгжүүлэхэд уяачлалын хөдөлмөрийн өндөр түвшинд хүргэх гэж бас энэ хүний гавьяаг одоо ер нь магтаж барашгүй гавьяатай хүндээ өгнө. Одоо бас нэг халиун үрээ нь бол одоо сайхан хөдөлгдсөн урагшлаад байгаа харагдж байна. За халиун үрээ бол одоо ер нь тун сайхан байгаа үрээ байна. Ард дээр нь бол одоо далай мандагийн алтар үрээ. Завхан аймгийн Тосон зөнгөн сумын Төмөрбаатарын баяр жавхангийн унган одоо төрийн их баяр наадмын түрүү алтар үрээ. За 3 дээр нь даваа живийн бор үрээ. 4 дээр Өвранга аймгийн аран үрээнүүдийг харуулсан Өвранга аймгийн бүр цумын Перендэ мэмзэргийн хүрэн хонгоралцсан үрээ 4 рүү орж ирээд нийлээ. 5 дээр Увсангийн зүүн говсмын Давинымын Бацаахны халуун үрээ 6 дээр Баян хонгор аймгийн Баян говсмын Баяр сайхны хээр үрээ 6 руу орж ирлээ. За энэ бол одоо хурдан байгаа үрээ байна. Араас нэлээд нэтгэн шуурайхан дагвалтай одоо гараад ирсэн ингээд уршилж байна. За аршилч манай зурглаачин дор нэг аршлаа тэгээд уршихгүй да одоо. За энэ арын үрийг нэг харуулчих да. 5 үрээ яг бөөгнөрч аваад тасардаа наран хүүгийн дэлгөөний халуун үрээ хөтөлсөн хэвээрээ шүү. Улсын хоёр наадмын түрүү 2 өнөөдрийн уралдааны хувь заяг шийтгэндээ Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржийн мөнхгийн савтар үрээ энд байна. Тод янзаг савтармарны эзэн гэдгээр нь манай үзэгчид одоо сайн мэднэ. За ингээд 6 дээр ухаан үрээ. За 7 8 үрээнүүд дэндүү хол одоо тасаацсан байгаа маа. За манай зурагчийн дөрөв дотор талаар нь ороод үзүүрийнхээ хэд үрээн дээр одоо сайхан очиод нийлчихэ. За энд одоо Монгол улсын хамтралт уяач Мягмар сүрэнгийн алтан очрын уйсан 2 үрээ, Монгол улсын мандал уяач Ганбаатарын буян төвхрийн уйсан 3 үрээ гэдэг энэ ч одоо ер нь бараг л одоо алдарт мандаа 2 өнөөдрийн хязгаалангийн уралдааныг өнгийг одоо тодорхойлж уралдах гэж байх шиг байх юм. За ингээд өнөөдөр Баян хонгор аймгийн Баян говсмын уяач Баяр сайхны хээр үрээ нэтгэн дуулаад үзүүрийн хэдэн үрээн дээр ямар ч байсан очлоо. За Перендэ мэмзэргийн хонгор балц үрээ 6 дээр Баян хонгорын Баян говийн уяач Баяр сайхны хээр үрээ 5 дээр Даваа живийн мар үрээ 4 дээр Наран хүүгийн дэлгөөний халуун үрээ аман үзүүн дээр Давинымын Бацаахны хул алдсан үрээ аман үзүүрээ одоо орж ирлээ. За ингээд Увсангийн зүүн өвсмийн уяач Бичээрийн далай энэ их нааднаас одоо нэг түрүү 3 айраг авчихсан байгаа байх шүү. Өнөөдөр ч одоо ер нь бас л одоо халуун үрээ бол ер нь түрүүч одоо ер нь тун магадгүй болоо ивчлээ. За ингээд хурдан цаалангийн уралдааны үзүүрийн хэдэн үрээ бол одоо ер нь өнөөдөр ч нэг ханган уралдааныг гаргалаа. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү үрээ, шүтлэнгийн түрүү үрээ өнөөдрийн хязгаалангийн уралдааныг өнгөрсөөр орж ирлээ. За Ховд аймгийн морин спорт үеиштэй холбоо Монголын морин спорт үеиштэй холбоо Ховд аймгийн засаг даргын хамгийн газраас хамтран зохион байгуулж байгаа Монголын морин спорт үеиштэй холбооны 25 жилийн аян хоёр наадмын хурдан хязгаалангийн уралдаанд тарал сар барааны зурхаар орж ирж байгаа та бүхэн хамтдаа харлаа. За энэ бор үрээ бол төрийн их хоёр наадмын түрүү Завхан аймгийн Тосон зөнгөн сумын Төмөрбаатарын баяр жавхангийн унган адуу Увсангийн зүүн говсмын уяач Бичээрийн далайн хурдан халуун үрээ. За аман үзүүн дээр Давинымын Бацаахны халуун үрээ. За алтан очир уяачийн уйсан 2 үрээ түрүү аман үзүүн дээр. За 3 дээр нь Баян хонгор аймгийн Баян говсмын Баяр сайхны хээр, 4 дээр Наран хүүгийн дэлгөөний одоо хулдтай халуун үрээ. 5 дээр одоо Даваажив Хадбаатар аваргын хүү Давааживын бор үрээ гэсэн ингээд 5 үрээ одоо орж ирлээ. За яг бузурхаа дээр алин дэлгэх нөө бүгдээрээ харъя. Увсангийн зүүн говсмын ариад улсын тутмандаа яж Бичээрийн далайгийн алтар үрээ түрүү магнад дурталаа Баян хонгор аймгийн Баян говсмын Баяр сайхны хээр аман үзүүлж 3-т нь бол одоо Хадбаатарын Давааживын Хадбаатарын бор үрээ 4 дээр нь Давинымын Бацаахны хонгор алз үрээ 5 дээр Наран хүүгийн дэлгөөний халуун үрээ 6 дээр Перендэ мэмзэргийн хонгор халдсан үрээ гэж хурдалаа. За өнөөдрийн одоо хурдан хязгаалангийн уралдааны үзүүрийн хэдэн үрээг одоо манай зурагчийн дунд одоо сайхан харуулъя. За ингээд 5 үрээ орсон 6-ад одоо хонгор халдсан үрээ хурдаасан. За арын үрээнүүдээр Дундгой аймгийн Нэрийн сумын уяач Сүсүр урмын отгорлын хувьд хурдлуулж байгаа шараг үрээ өнөөдөр нэлээд дээгүрхэн 6 7 хурдалчих шиг боллоо. Дундгой аймгийн Нэрийн сумын Сүсүр урмын отгорлын хувьд хурдлуулж байгаа шараг үрээ 7 хурдаллаа. За наад толд нь 66 номертой сайхан зээр дүрээ 8 хурдалж байгаа харагдж байгаа шиг байна. За бор олдсон үрээ 9 Завхан аймгийн Өвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржин амар санаагийн хээр үрээ 10. За үнэхэрийн одоо
хост нэлээд гал гарсан уралдаан болж одоо энэхүү баринд дурлаа 100. За Дундгой аймгийн хулд сумын Сосрын мөнгөтийн хул үрээ 12-оор урдалаа. Мөн Дундгой аймгийн Нэрэн сумын бай Сосрын одгорлож хурлуулж байгаа 12 турдалаа. За 13 дээр ногоон хувцастай хүүхэдтэй хөрөн халдсан үрээ 14 дээр Увсангийн зүүн говь сумын бай далайн хээр алдаг үрээ 14 турдалаа. За үнэхээр одоо гал гарсан ийм одоо сайхан уралдаан болж өнгөрлөө. Ингээд хэдхэн мөчийн дараа хайр гэмэрний хашаанаас үзүүлье. За өнөөдөр ингээд Хувс аймагт болж Ховд аймагт болж байгаа баруун бүсийн хурдан мордын уралдааны хурдан хязгаарлангийн уралдаан барайнд орлоо. За өнөөдөр одоо сайхан гал гарсан одоо уралдаан болж Дундгой аймгийн Хөлзий цумын яач наран бүгийн дэлгөөний хурдан халуун өрөө айраг турдалаа. Наадам жолонтой сэтгэлээс авахгүй юу? Оо за өрөө манай харигдсан сайхан байна уу? Тий. Авто мөчлийн сайхан танилцуулахгүй юу? Манай нараахын унгаад өдөө. Тий. Дээд талаараа их тал нь хөрөд орж байгаа адууны халиангүй. Монгол ээр орж байгаа байлгүй. Тий, эцэг тал нь нэг алтар газар байдаг. Нийгмийн хөрийн ихэр наадам дөрөв туртал суурай тийм ээ. Тий, айргийн 5 туртал суурай. Тий. Энэ жил наадам мөрөнд ямар болж байна? Оо баяр наадам сайхан л болж байна одоо. Хаасан бараа үзгарт ирсэн сайхан маач байна уу? Заавал надаас хариг дөрөв ав сайхан наадаарай. За баярлаа. За танаа гадуу ер нь хичнээн мөртөө ирвэн жилээ явуулаа. Манайх нэг 10 гараад л мөртөө ирсэн. Тий. За юуны өмнө одоо өнөөдрийн сайхан наадамд одоо үрэг айраг дуусан баяр үргээ одоо галуу яны хамт. За баярлаа. За сумын сүргийн гавьгийн одоо Стамбулын төлийн төл нь одоо ингэ найстаа одоо юу гэдэг одоо хэлхүүг алгаа сайхан байна. Барилж гавьгүйж гисэн улсад одоо ингэ сайхан баруун бүстэй тийм ээ. Ийм сайхан айрагч байгаа маш өрлөө одоо ингэ ховдын нийт ард түмэнд үнэхээр нутгийн дэвжээ сайхан байна. Баярлалаа. Сайхан. За баярлалаа. За ингээд өнөөдрийн одоо хурдан хязгаарлангийн уралдаанд за энэ Баян хонгороос ирсэн үрээ багш шиг байна. Та үрийг алж. За өөрөөдөө манай сайхан үзэгчдэд танилцуулахгүй ингэж юм байна. За би Баян хонгор аймгийн Баян говь сумын аймгийн алдартай яч Бямбагийн баяр сайхан гэдэг юм байна. Хээр үрээр нь хаанхын удамтай үхэн яг өртөөсөрөө. Энэ Дорн говь аймгийн Адиасрангой унгаа одоо урд нь Баян хонгортой нэг ямаа үзүүлчихсэн. Аймгийн наад. Хоёр нь ховдын захиргаасаар дүмнэрд наад юу яаж наад. Би ерөөсөө нэг явж үзээгүй сая сумдаа ойж байгаа дээрээ 2-3 хоног энд уралдаад морин сайхан амаа үзүүлж баяртай байна. Заалнаа дуустал байг аваарай. За баярлалаа. Майко үрийг хэлсэн. За юуны өмнө одоо өнөөдрийн энэ сайхан наадмаас бас 2 үрээ түрүү амаа үзүүн турлагчлаа төрийн төмөг халтар үрээ төрүүлж явах шиг байна. Баяр наадмаас. За тэглээ халтар үрээ төрүүлээд хол үрээ айрагдлаа. Тэ сэтгэлийн хөндөр байна. Хов нутгт тэрэ сайхан наадч нэг сайхан наадам дөрвөн дэлгэр сайхан наадам болж байна. Баяртай байна. Энэ амаа үзүүлсэн үрээр нь яаж ирсэн ямар сайхан дотор вэ? Энэ нөгөө Завхан аймгийн Досон Сингл зэмээр Сэрэтрийн баяр сайхан гэж хүний онгоо үрээ. Тий. Битүү үрээ огт оролдож байгаагүй үрээ. Тий. Өнөөдрийн наадмаас хэдэн айраг дөрөв аваад байна. За юуг авч байна да? 6-7 айраг төр авч байна. Би ховдын нэшгээс ирээд 7 сэлэнгээд 2-3 адуус айраг төр үүсэн гэж байна. Заалнаа дуус айраг аваарай. За.
За ингээд өнөөдрийн баяр наатанд төрүүлж яригдсан үрээнүүдийн та бүхэнтэйгээ уулзуулаа. Ингээд бидний нэвтрүүлгийн анхаарал үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.